Гашуусгад бомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулах оновчтой болгоцсомаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах шийдвэрийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуусгад бомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортлсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байна. Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд засгийн газрын 2022 оны 95-349 дугаар тогтоолоор Гашуусгад бомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг Smart Eco Trans хязгаарлагдмал хувьцаат компанид ашиглуулах эрх олгосон байдаг. Харин тус газраас зориултын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг хилийн бомтын захиргаанд буцаан шилжүүлж уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахар шийдвэрлэлээ. Мөн оюутлогоо хязгаарлалтанд хувьцаат компани тусгай зориултын авто зам нь өдрийн 10-аас 14 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашигладаг. Бусад цагт ачааллгүй байдгийг харгалзан уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр нүүрс тээврийн зохион байгуулалт сайжирч хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэн нүүрсний экспортын бит хэмжээ өснө гэж үзэж байна.